Өдрийн хөтөлбөрийн зочны ярилцлагын цаг нийслэлийн хан гард ордноос хүрдэг. Өнөөдөр хан гард ордонд сэтгүүлч Пүрэв ажиллаж байна. Пүрэвээ зочноо танилцуулах уу? За. Бид хан гард студиэс үзэгч та бүхэнтэй холбогдсон зочноо хүргэх гэж байна. За өнөөдрийн эхний зочноор бол Хятадыг аж ахуй номын зохиогч Туул оролцож байна. Бид Хятад улсын дурчлагаас суралцсан сэдвээр ярилцах гэж байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсан баярлалаа. За та бүхэнд ч гэсэн баярлалаа. Тэгэхээр та бол өмнө нь Манцамайг агентлагт ажиллаж байсан сэтгүүлч хүн. За бүгд найрамдах Хятад улсын төрийн мэдлийн Синхуа агентлагт бас ажиллаж байсан. Тэгээ Хятадд ажиллаж явах үедээ, аялж явах үедээ бас энэ номыг бичих энэ санаа гаргасан баг тийм ээ. Энэ талаараа ярихгүй. Та Хятад ажиллаж аялсан туршлагаасаа бас эхлээд хуваалцгаа. За. Миний хувьд бол ер нь яг цэвэр сэтгүүлч мэргэжилтэй. Тэгээ ерөнхийдөө бол ихэнхдээ ер нь мэдээний сэтгүүлч чиглэлээр бол дагнаж ажиллаж ирсэн байгаа юм. Тэгээд энэ яг дагнсан чиглэлээс нэлээд хазаагаад ерөнхийдөө бол нэлээд аялал жуулчлалын чиглэлөө юугаа оруулъя, чиглэлээ оруулъя. Сэдвээ бол нэлээд тэлье гэсэн ийм байдалтай. Өөр салбар шүү дээ. Өөр салбар руу нэг салбар юм шиг мөртлөө бас нэг бичлэгийн жанраа бол өөрчилж штэ. Тэгээд энэ номоо бол гаргасан байгаа юм. Тэгээд анх бол ер нь бол 2014 онд бол өөр монголоор аялаад тэгэл анхныхаа аян замын тэмдэглэлийг бичээл тэгэл тэрнээс хойш явсан бүх аялалдаа л ер нь аян замын тэмдэглэл бичсэн. Тэгээд энэ ном бол Хятадыг аж ахуй нэртэй яг жинхэнэ яг л Хятад орноо аялсан сэтгүүлч хүний аян замын тэмдэглэл ер нь миний ажилласан миний нүдэнд өртсөн Хятад орн ямар юм бэ гэдгийг л харуулсан ийм ном байгаа юм. Тэгээ энэ ном ковидоос өмнөх үеийн ном уу? Өмнөх үеийн ном. Яг нэг би бол ажлаа бол 20 оны 12 сарын 31 гээд өгсөн байгаа шүү дээ. Сувгийнхаа ажлыг. Тэгээд нэг сарын нэгэн гээд яг гэртээ ирээд ингээд сууж итлэхийн ковид гарлаа болоод. Тэгэл ерөөсөө энэ дэлхий бол өөр боллоо. Тэгэхээр ерөөсөө номоо хурдан гаргая гэд тэгээд 3 сард энэ Хятадыг аж ахуй гэдэг номоо гаргасан юм байгаа. Тэгээд энэ ном маань ерөнхийдөө 17 материалтай. Тэгээ эхний 10 нь бол ерөөсөө дандаа Бээжин, Өвөр Монгол төвдөр аялсан ийм тэмдэглэлүүд орсон. Тэгээ сүүлийнх нь болохоор Хөх хотод амьдарч явах үедээ бичсэн 17 материал нэмж оруулаад тэгээд нэг ийм улаан тоолчод суугаад байгаа хүн байгаа тийм. За тэгэхээр өнөөдөр бүгд найрамдах Хятад улсыг ажиллаж байна. Монголчууд тэр чигээр яагаад тэгэхээр энэ ирээний бомб таагдчлаа. Хятадын хил энэ ковидоос болоод бас ойр ойрхон хаагдаад байна, нэгдээд байна. Тэгээ эдийн засгийн хувьд бол маш хүнд байна, тийм ээ. Манай улсад энэ нөлөө нь маш хүчтэй байна. Ер нь ковидын өмнө та номоо бичсэн байх шүү дээ. Хятадын эдийн засаг тэр дундаа Хятадын энэ дурчлагаас юуг нь суралцах вэ? Аялал жуулчлал тал руу та бас хандуулж ярих байх, тийм ээ. Ерөнхийдөө яг энэ Хятадын аялал жуулчлал бол намайг яг амьдарч явах үед бол ер нь бүүн болцсон үе байсан. Маш хүчтэй дэлгэрсэн. Тэгээ ер нь гадагшаач аялдаг, дотоод дооч аялдаг, тэгээ хот дотроо очиж аялдаг байдаг юм уу тий. Бүр ингээд бүх ингээд тал руу аялахад бол айгүй тийм таатай нөхцөлтэй ийм цаг үе байсан. Тэгээд энэ цаг үеийг бол ерөөсөө төрөөс бүтээхдээ бол маш их урт хугацаанд бүтээсэн байна гэж бол харагдаж байгаа юм. Тэгэхээр ч хүн аялыг ихлээр онгоцтой байх хэрэгтэй тий. Гадаад руу аялахад онгоц хэрэгтэй, дотоод руу аялахад онгоц хэрэгтэй. Хятад өөрөө ямар том газар нутагтай байлээ. Тэгэл хурдны зам, хурдны галт тэрэг гэл ерөөсө хүн хаашаа л аялыг нь бүх дид үтцэн нь бол маш их хүчтэй хөгжиж ирсэн. Ийм цаг үед таарсан. Тэгээд тухайн үед бол ингээд бүр 7 хоногоор ингээд нэг маш эртнээс ингээд засгийн газраас нь зарлж байгаа юм. За энэ 7 хоног бол ерөөсөө бүтэн амрын шүү гэж бүр эрт зарлж байгаа байхгүй. Тэгээ эрт зарлцсан хүн чи яах юм? Бид нар энэ 7 хоногт бол гадаад аялах юм байна. Юу гэдэг дотоод аялах юм байна. Эсвэл бүр хөдөө орон нутг руу аялах юм байна ч гэх юм уу. Гэх мэтлэнгээр өөрөө ойлгомжтой. Тий, айгүй ойлгомжтой. Манайх болохоор би ингээд хараад ахт бол нэг 7 хоногийн амралт гарах гэхлээр л манайх засгийн газар хуралдах гэж байна. Манай сэтгүүлч тий ингээд нэг 7 хоногийн хэд өдрийг шилжүүлэх гэж байна. Дараа 7 хоног руу гүүч юм шиг тийм юм шиг ингээд тодорхойгүй байгаа гэдэг шүү дээ. Тэрийг бол тэгмээргүй юм байлээ. Өөр эртнээс ингээд за энэ 7 хоног бол та нар бүгдээрээ амарцгаа. Хаашаа явах нь вэ гэх тий. Тэгээ явхартаа ингээд маш том ингээд бас нэг тийм тодорхой бас нэг болгодог зүйл нь юу юм гэхээр тэр 7 хоногийн өмнөх 7 хоногт нь бид нар энэ үед ТЗ зарнаа, галт тэрэгний тасалбар зарнаа. Энэ 7 хоногийг бол бид нар ингээд яг
статистик болгож гаргана гэж ингээд бүр ингээд тодорхой болгоцсон байдаг юм лээ. Тэгэнгүүт л хүмүүс чинь тэр 7 хоногт ингээд тийзээ аваад, тасалбар аваад, бүх юм аваад тэгэл ингээд сүнхөө өрөөл одоо юу гэдэг чимтам аваад аялдаа гарч байгаа. Тэгээд тэр баярын өдрүүдийн дараа эдийн засгийн нөгөө үзүүлэлтүүд, тоон үзүүлэлтүүд статикс бүр гараад ирдэг шүү дээ. Тэр чинь байгаа байхгүй юу? Тэгэхээр чинь за энэ 7 хоногт бол одоо гадны улс руу одоо Америк, Канада хаашаач үдин тий хамгийн их аялсан улс бол энэ улс байна. Дотооддоо бол ийм аялын парк руу, ийм аялын бааз руу хамгийн олон аялсан байна гэд ингээд тоон бүтэн гараад ирж байна. 100 саяар яригдж байгаа. Хэдэн 100 саяар яригдж байгаа. Тэгээд ингэнгүүтээ тэр чинь одоо энэ 7 хоногт бид нар бол одоо ерөөсө 40-100 сая юан гэд одоо юу болоо эргэлтэнд орууллаа гэд. Энд чинь өөрөө дотоодын аялал байлаа. Гадагшаа гарч байгаа. Дотооддоо үлдэж байна гэдэг чинь бол хятад хичнээн хүн амтай байлээ. Хичнээн олон үзэх бааз, хичнээн олон үзэх үндэстэн, ястан, өрмөц одоо тийм аль жуулчлалын газруутай, зорио очих газруутай байлээ. Тэгэхээр бол маш их мөнгөийг бол татан төвлөрүүлж чаддсан юм байна гэж харагдчихсан. Өнөөдөр ковидын дараа хятадын аялал жуулчлал нь ямар нөхцөл байдалтай байгаа вэ? За тэр талаар бол би бол яг үндэ бол сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол хятад өөрөө 56 үндэстэнтэй. Тэгээд дотоодын аялал жуулчлал маш сайн хөгжүүлсэн болохоор би бол энэ тал дээр бол нэг их тийм асуудалгүй аялж байгаа болов уу гэж бодож байна. Тэгээ яг энэ жишээнээс бол бид нар ч гэсэн яг жишээ авах хэрэгтэй байхгүй юу. Тэгээд дотоодын аялал жуулчлал одоо маш хүчтэй хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Манайх бол одоо ингээд байж гал ингээд одоо энийг хаачлаа, тэрийг хаачлаа гэх хүмүүс яг явах гэдэг юм шиг, гүйж юм шиг, аялуулах гэдэг юм шиг, аялуулахгүй юм шиг ингээд нэг тодорхойг байгаа даа шүү дээ. Тэгтэл энэ сүүлийн 2 жил бол хүмүүсийн амьдралд ямар хүчтэй нөлөө үзүүлв, ямар их сэтгэл зүйн дарамт авчрав тийм ээ. Тэр одоо ингээд богширч байгаа юм а задламаар байдаг. Нэг 5 цагаас ивэл хүүхдүүдтэй ингээд гадагшаа дотгошоо явчмаар байдаг. Одоо бол гадаад аялах боломж хомс байгаа. Яг энэ нөхцөлийг бол манайхан бол маш хүчтэй ашиглах хэрэгтэй. Даа ялангуяа хүмүүс бол дотоод аялын эх орноо таны гэдэг тэр хүсэл эрмэлзэл маш хүчтэй өдөөгдөж байгаа энэ үед бол ер нь бол энэ цаг хугацааг бүх талууд ашиглаж засгийн газар маш онцтойгоор энэ дээр хөтөлбөр боловсруулж маш үр дүнтэйгээр мөнгөө бас эргэлдүүлэх те улс орныхоо эдийн засгийг тэтгэх тал дээр бол их томоохон хөтөлбөр гаргаж ашиглах цаг хугацаа гэж би бол харж байгаа юм. Бүгд найрамд хятад улсын дуршлагаа суралцах өөр ямар одоо та сэдвийг онцлох вэ? За би энэ хятадыг ачхуу гэдэг энэ номонд бол хот тогтчлт төлөвлөлтийн талаар нэлээд оруулж өгсөн. Тухайлбал төгжрлийн асуудал манад маш хүчтэй тавигддаг штеп. Тэгээ агаарын бохирдлын асуудал байна тийм ээ. Тэгээд л одоо сургууль цэцэрлэгийн төлөвлөлт гэл ингээл маш их олон юмнууд бол тэнд ингээд бүр ингээд одоо олон одоо нэг хүн дарга байхдаа удаан хугацаанд хийж байгаа болохоор нөгөө хөтөлбөр нь ингээд айгүй үр дүнтэйгээр хэрэгжиж байгаа шиг байгаа юм. Тэгтэл манайх болохоор ингээд нөгөө 4 жилийн юм одоо нөгөө процессор явдаг болохоор ой санамж, төрийн ой санамж, хотын ой санамж маш муудаад тэгээд энэ тал дээр ерөөс ингээд нэг хүн юм хийгээд эхэлж идэл дараагийн ингээд одоо цоошин эргэлэл дахиад цоошин эргэлэл ингээл бид нэр ерөөс нэг суурин дээр байгаад эргэлдээд байгаа ийм муу тал байгаа юм. Одоо тэгээд төгжрлийг гэхэд бол одоо бол маш олон янзаар бол юу аждаг адилах тал дээр бол хөтөлбөр хэрэгжүүлж байдаг агаарын бохирдлогт маш олон төрлөөр бас арга хэрэгжилж байна. Тэгээ одоо бүх ингээ хотуудынхаа 50% бид нар агаарын бохирдлоос салгаж чадлаа гэж одоо намайг огт бол мэдээлжсэн байгаа юм. Агаарын бохирдол тал дээр гэтэл бол одоо нийтийн тээврийг одоо ашиглалтанд одоо маш сайн оруулахын тулд одоо зөвхөн нэг автобус гэдэг төрөлтөөр яриа. Автобус гэхэд одоо бид нар зөвхөн ингээ карт л уншуулж штэ. Тэгэхэд бол хятад бол автобусанд 3 төрлөөр одоо хүн зорчигч төлбөр хийж болно. Бэлэн мөнгөөр, картаар, задгай мөнгөөр одоо зоосон мөнгө гэж ярьдаг байлаа дээрүүд тэгж 3 янзаар төлж болж байгаа юм. Тэгэхээр ч хүн бол заавал нэг хүнээр шавдуулаад хөө тэр картаа дараач гэдэг юм уу эсвэл нэг хөдөөнөөс ирсэн хүн байлаа гэд картгүй байвал тэр хүн яах юм тийм үстэй. Тэгэхээр урт талд нь мөнгөний хайрцагтай тэр мөнгөнийхээ хайрцагт цаас мөнгө хийдэг хэсэг байна, зоос хийдэг хэсэг байна. Дахиад урт талаас нэгтэл одоо ингээд нөгөө нэг юугаараа гар утсаараа төлчих болж байгаа юм. Одоо баркодны ашиглалт бол асар өндөр болсон болохоор ингээл одоо ингээл тэр одоо бид нар картаараа төлж байгаа шиг ингээл гар утасныхаа тэр баркод уншигчаар уншуулаад тэгэл нэг явна ингээл аваа явчих жишээ нэ. Тим сан туршлууд бол нэлээд байдгийг. Тэгээ энэ тал дээр бол мэдээж манай охин бас судалж л байгаа бах. Хэзээ нэгэн цагт хэрэгжил байх. Тэгээ одоо миний ерөнхийдөө ирээд би нэг 2 жил болж байхад бол бас манад бол сайхан одоо яг тэр туршлагууд бол жоох ингээд хожуухан болохоос биш орж ирж штэ. Та хятадаар аялахад өвөр Монгол төвдгээд ингээд аялахад ер нь хамгийн сайхан санагдсан газар хаана байсан? Төвд байсан. Төвд. Тийм.
Ер нь бол би бол Монгол хүн бол ер нь төвдөр очиод үзхийнсэн гэдэг тийм хүсэл мөрөөдлийнх олон хүнд байт юм гэж утсан юм байгаа. Яг тэгэхээр би нөгөө Facebook хуудсандаа ингээд төвдөд ирлээ гэл тэгэл төвдөд тэгдгийг ингээл нөгөө аян замынхаа тэмдэглэлүүдийг оруулахаар л хүмүүс хөө яаж өчтдөг ингээл тэгэхээр би энэ чи визтэй ингээд очдог газраа гэл тэгэхээр хөөе амж яваанасандаа нэг очиод үзчихсэн гэл хүмүүс тэгдэг байхгүй. Тэгэхээр утгад бол хүмүүс төвдөд нэлээ их тийм элэгтэй эсвэл хаалттай болохоор нь тэгдэг юм болов. Очихсан гэсэн хүсэл их байдаг юм би гэж харагдчихэв. За танд баярлалаа, бидний ярилцах цаг өндөрлж байна. Хятадыг аж ахуй номын зохиогч Туул оролцлоо. Танд баярлалаа. За өнөөдөр бүгд найрамд хятадд улсын одоо дотоод болон гадаад аялал жуулчлалын нөхцөл байдал ямар байгаа юм. За энэ аялал жуулчлалаа хэрхэн хөгжүүлж байгаа юм гэдгийг одоо хятадын их газар за мөн өвөр Монгол төвдийн нутгаар аялсан тэмдэглэлээ бас та ингээд ном болгосон. Хятадыг аж ахуй гэдэг номын зохиогчтой бид ярилцлаа. Танд баярлалаа. За та бүхэн ч гэсэн баярлалаа.